Үнэртэй усан дурлагчид болон үнэртэй ус сонирхож эхэлж байгаа залуус бүсгүйчүүдтэй зориулан үнэртэй усан дурлагчдын мэдэж байвал зохих үнэртний үндсэн ойлголтууд хэмээх цувралыг хийж явуулъя гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн цувралаараа маш олон асууддаг eau de cologne, eau de toilette, eau de parfum зэргийн ялгаа нь юу юм бэ гэсэн асуултын талаар ярилцъя. Энэ асуултанд хариулахын тулд юуны төрөв үнэртэй ус гэж юу юм бэ гэдэг талаар ярих хэрэгтэй. Үнэртэй ус бол тэр сайхан үнэрийг гаргаж байгаа үнэт ох болон спирт уснаас бүрддэг байна. Тэгэхээр үнэртэй усанд орсон тэр үнэт тосны хэмжээнээс шалтгаалаад энэ нэршлүүд өөр өөр байдаг байна. Үнэт тоснд бага орсон бол үнэр барилт нь богино мөн үнэн хэм байдаг байна. Үнэт тосны хэмжээ ихсэх тусам үнэ нь ихсэж үнэр барилт нь дээшлэн гэсэн үг. Хамгийн бага үнэт тос орсон хэлбэрээс нь эхлэе. Тэгэхээр энэ body mist буюу биений мист. Энд бол ерөөсөө 1-3% үнэт тос орсон бөгөөд үнэрээ 1-2 цаг л байрна гэсэн үг. Дараа нь eau de cologne. Eau de cologne 2-5% үнэт тос орсон байдаг ба үнэрээ 1-2 цаг байрна гэсэн үг. Eau de cologne нь Германы Колон хотод анх үүссэн байдаг. Гэхдээ Италийн үнэртний мастер Колон хот руу нүүж очиод гэрээ маш их сонсон байна. Тэгээд Италийн хаврын өглөөг санагдуулан үнэртэн бүтээхээр шийдээд бергамот, нимбэг, жүүрч гэх мэт сэрэг нотоос бүрдсэн сайхан ус бүтээсэн байна. Тэгээд тэрийг өөрийн амьдарч буй Колон хотоор нэрлснээр eau de cologne үүссэн байт юм байна. Дараа нь eau de toilette. Аникуталын Ninfeo Mio гэдэг eau de toilette хэлбэрээр гарсан ус байна. Eau de toilette-нд 5-15% үнэт тос орсон байдаг. Тэгээд 3-4 цаг үнэрээ барих чадвартай. Ихэвчлэн эрэгтэй сөрчгнүүдийг eau de toilette хэлбэрээр гаргадаг. Учир нь эрэгтэй хүний биений температур эмэгтэй хүнийхийг бодвол дулаан байдаг байна. Тэгэхээр үнэрээ сайн барьдаг гэсэн үг. Eau de toilette-ны нэрний талаар хүмүүс гайхтгалтай энэ 0-ийн өрөөний ус гэж байгаа юм уу гэд. Тэгэхээр миний сонссноор бол энэ toile гэдэг үгнээс гаралтай. Toile гэдэг нь налчуурыг хэлж байгаа. Тэгээд дээр үед Францад үргэлж өдөр болгон усанд ороод байх боломжгүй учраас үнэртэн шингээс алчуураар өглөө босоод биеэ арчиж цэвэрлдэг байсан байна. Тийм гарал үүсэлтэй гэж сонссон. За дараа нь eau de parfum. Eau de parfumд 15-20% үнэт тос орсон байдаг. 4-6 цагийн үнэрээ барих чадвартай. Дараа нь парфум. Надад энэ Roche Dove-ийн Nova гэдэг парфум хэлбэрээр гарсан сөрчиг байна. Энд бол 20-30% үнэт тос орсон байдаг. 6-8 цагийн турш үнэрээ барих чадвартай. Та нар анзаарсан болвол eau de cologne, eau de toilette, eau de parfum гэд урдан дандаа о гэсэн үг орсон байгаа. Францаар ус гэсэн үг. Тэгэхээр тэр хэлбэрүүдэд бол бүтцэнд нь ус орсон гэсэн үг. Энэ парфумд ус ороогүй гэсэн үг. Дараа нь parfum extract. Эсвэл extract de parfum, эсвэл pure parfum гэж бас хэлэгддэг. Энд одоо Roche-гийн Ambre гэдэг extract байна. Энд бол 30-40% үнэт тос орсон ба 12 цаг үнэрээ барих чадвартай. За тэгэхээр нэг анхааруулах зүйл бол эдгээр нь зөвхөн ерөнхий баримжаа юм. Орцноос шалтгаалаад үнэрээ 12 цаг барьдаг ч eau de toilette-үүд байдаг. Заримдаа бүр үнэрээ 6 цаг барьдаг парфумууд ч байдаг. Жишээлбэл цитрусик жимс болон цэцэгс голсон парфум үнэрээ удаан барихгүй байж болно. Учир нь тэдгээр нотуудын молекул нь жижиг бөгөө задрахтай амархан учраас үнэрээ удаан барьж чаддаггүй байна. Эсвэргээрээ ваниль, дорны модлог нот, хувь голчилсон eau de toilette үнэрээ 12 цаг барьж болно гэсэн үг. Тэгэхээр заавал энэ хэмжүүрт баригдах хэрэггүй. Гэхдээ үнэртэн дурлагчид бол энэ ерөнхий баримжаатай танил байх хэрэгтэй. За ингээд асууж тодруулах зүйл байвал доор коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийн цувралаараа эдгээр сөрчгнүүдийг яаж зөв хэрэглэх талаар оруулах болно. Хүн сөрчгний пирамид гэж юу вэ? Толгой, зүрх, сүр ноотууд гэж юу вэ гэдэг талаар бичлэг оруулах болно. Тэгэхээр лайк, subscribe дарж холбоотой байгаарай. Баярлалаа.